Өнөөдөр та бүхэндээ 11 сарын ерөнхий байдал болон тань тохиолдох сайхан үйл явдлыг хамтдаа харцгаая. За, картаас амтлаа. За, картын дугаарыг хамтдаа харцгаая. За, нэг дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 карт сонгоод 11 сарын ерөнхий байдал танд тохиолдох сайхан үйл явдлыг хамтдаа харцгаая. Тэгээд нэмэлт нэг үзэр тань зориулсан сайн карт. За, эхний карт 7 модтой карт. За, дараагийн карт Ace of Cups. За, 3 дахь карт Knight of Pentacles. За, танд хэрэгтэй сайн картаар нь энэ дэглэх Ace of Cups. За, 11 сар таны хувьд ерөнхийдөө сэтгэл хөдлөл дүүрэн хайраар бэлгсэн тийм сар байх нэ. Санхүүгийн хувьд бол бас боломжтой. Ажил хэргийн хувьд болохоор ерөнхийдөө завгүй байна. Тэгээд танд ямар нэгэн одоо шин боломж ч юм уу те, нэг шин сайхан мэдээ дуулгах тийм үйл явдал болох нь. Хэрвээ та хостой бол одоо гэрлэх санал ч юм уу те, ямар нэгэн шин сайхан мэдээ хүлээж авах нэ. Тэгээд мэдээ сэтгэл хөдлөл маш их сэтгэл хөдлөлтэй тийм хайраар бэлгсэн 11 сар байх нэ. Ажил төрлийн хувьд бол ерөнхийдөө завгүй гэж харагдаж байна. За, тэгвэл танд хэрэгтэй Soul Message карт юу гэж хэлнэ? Хамтдаа харцгаая. Inspire гэдэг карт гарч ирсэн байна. За, Inspire гэдэг карт гарч ирсэн байна. Энэ карт маань болохоор ерөнхийдөө авахыг хүссэн зүйлтэй одоо шуналтай хандах хэрэгтэй. Тэгэх юм бол та түүнийг авах юм аа. Түүнийг бүрэн дүрэн авах эрхтэй хүн юм аа гэж гарч ирсэн байна. За, нэг дугаарыг сонгосон таны хувьд 11 сар маш гайхалтай сар байх болтугай гэж сэтгэлээс өсөж байна. За, энэ дүрийг уншлага маань өндөрлөж байна. Анхаарал тавьсан баярлалаа. За, 2 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүзэр сонгоод 11 сарын ерөнхий байдал болон танд тохиолдох сайхан үйл явдлыг хамтдаа харцгаая. За, танд хэрэгтэй сайн карт. За, 11 сарын таны ерөнхий байдал, ажил төрөл тохиолдох сайхан үйл явдал. За, нэмэлт сайн карт. За, энэ 3
3 дахь карт маань хоосон карт гарч ирсэн учраас тэгэхээр нэмэлт нэг үзэр сонгоё. King of Swords. За эхнийх нь бол 8 Strength карт гарч ирсэн байна. Дараагийнх 5 сэлэмтэй 5 сэлэмтэй гарч ирсэн байна. 5 of Swords. 3 дахь карт King of Swords. За ерөнхийдөө энэ байдлыг харах юм бол за таны хувьд ямар нэгэн нөхцөл байдлыг тийм ингээд хүлээцтэйгээр ингээд ганцаараа твчж байгаа. Энэ бүхнийг ингээд хэцүү нөхцөл байдал хэцүү байсан ч гэсэн түүнийг ингээд ганцаараа твчээд байгаа тийм дүр зураг. За энэ 2 дахь карт дээр ингээд 3 хүн байгааг харахаар гурвалсан холбоо харилцаа дээр та ямар нэгэн зүйлийг ганцаараа ингээд твчээл тисээ яваад байгаа юм шиг тийм зүйл харагдаж байна. Гэтэ энэ нь болохоор ерөнхийдөө Strength энэ картны манд давуу тал бол алстаа ерөнхийдөө та амжилт олдог байгаа. Ингээд нөгөө нэг ганцаараа бүх зүйлийг твчээ яваад хахаар надад энэ цаг мөчид хэцүү байгаа ч гэсэн ирээдүйдээ болохоор ерөнхийдөө амжилтанд хүрнэ гэдэг дүр зураг байдаг байгаа. Тэгэхээр магадгүй энэ дээр салалт ч юм уу тий гурвалсан харилцаа хин нэгэн хүн таны урмыг угалсан байх магадлалтай тийм дүр зураг итгэлийг нь алдсан ч юм уу. За түүний дараагаар мэдээж та шийдвэрт хүрсэн байна. Ямар нэгэн эцсийн шийдвэрийг гаргасан юм дүр зураг харагдаж байна. Тэгээд энэ дээр болохоор Dreamer энэ болохоор нөгөө нэг Take Full гэдэг картыг ижилхэн ийм утгатай карт байгаа. Ерөнхийдөө бүх зүйлийг шинээр эхэлнэ. Тэгээд одоо энэ ингээд од тэнгэрээс ингэж будирч аваад эднэр бол мэдээ шинэ боломж одоо бүх зүйлийг шинээр эхлэх ийм сайхан үйл явдал болох нэ. Ерөнхийдөө 11 сар бол таны хувьд нөхцөл байдлыг одоо тэр чигт нь эргүүлсэн, өөрчилсөн ийм сар байх юм болоо да гэж харагдаж байна. За тэгвэл танд хэрэгтэй сүүл мессеж карт юм карт гарч ирэх юм хамтдаа. За стоп. Зогс гэдэг карт гарч ирсэн байна. Та хэрвээ та энэ зүйлийг за энэ зүйл биш дээ, үгүй дээ гэж бодож байгаа бол ерөнхийдөө одоо яг зогсоох хэрэгтэй. Тэгэх юм бол таны одоо амьдрал тэр чигт ингээ өөрчлөгдөх юм аа. Азууд ч гэсэндээ ерөнхийдөө өөрчлөгдөд ийм шинэ зам руу одоо ингээ амьдралын хэм таны амьдрал нэг шинэ өөр зам руу орох ч юм уу нэг шинэ үе эхлэх юм аа гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За тэгвэл 2 дугаарыг сонгосон таны хувьд уншлагын түрээд өндөрлөж байна. Анхаарал тавьж сонсонд баярлалаа. За 3 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 үзэр сонгоод 11 сарын ерөнхий байдал болон танд тохиолдох сайхан үйл явдлыг хамтдаа харцгаая. За нэмэлт сайн карт. Эхний картыг хамтдаа харцгаая. За Ten of Cups, Queen of Pentacles, The Sun card, нэмэлт сайн карт маань Compassion гэдэг карт гарч ирсэн байна. За 10 сард ерөнхийдөө хэрвээ та ганц бий бол шинэ хүнтэй, шинэ танилтай болох нэ. Болзоонд явах шинэ хүнтэй уулзрах. Хэрвээ та гэр бүлтэй бол гэр бүл маш тийм аз жаргалтай сайхан байх нэ. Цангуугийн хувьд бол сайн байна. Тэгээд 19 The Sun card-ны маань хувьд болохоор хайр дурлал хосын харилцаанд бол маш сайн карт гэж үздэг. Тэгээд ажил төрлийн хувьд болохоор ерөнхийдөө тушаалах байх
шинэ гэрээлэлээр байгуулаа. Хэрвээ шалгалт өгсөн бол хариу нь одоо тэнцсэн гэж гарах ч юм уу тийм карт байна. За хэрвээ ганц бие хүн байх юм бол шинэ хүнтэй танилцах, найз залуутай болох залуусуудын хувьд бол гэрлэлт гэсэн бас юм байж болно. За 6 дээр бол compassion гэдэг карт маань хин нэгийг туслах нөгөө өөртөө байгаа зүйлээ бусдад ингэж тарааж өгөх ч юм уу. Энэ нь болохоор юу гэсэн утгатай гэхээр энэ ингээд нэг зоосоо энд өгж байгаа нь одоо өөрт байгаа юм аливаа зүйлээ бусдад тараах юм бол нэг ч гэсэн зоос нэг хүний амьдралыг ингээ өөрчлөх хүчтэй юм а гэсэн утгатай ийм карт байгаа. За тэгвэл таны хувьд 11 сарын танд хүргэх сөүл мессеж юу гэж гарч ирсэн бэ? Хамтдаа. За appreciate талархах appreciate гэдэг карт маань за талархах хэрэгтэй. Нөгөө нэг бусдад баярлаж талархснаа ингээд илэрхийлээрээ гадна ил гаргаарай гэх юм бол таны сэтгэл зүрх ч гэсэн юм сэтгэлээрээ холбогдох болно гэсэн утгатай ийм карт гарч ирсэн байна. За 3 дугаарыг сонгосон таны хувьд уншлагын төвд өндөрлөж байна. Анхаарал тавь сонссонд баярлалаа. За 4 дугаарыг сонгосон таны хувьд нэмэлт 2 хүзэр сонгоод 11 сарын ерөнхий байдал болон танд тохиолдох сайхан үйл явдлыг хамтдаа харцгаая. За нэмэлт сайн карт хамтдаа харцгаая. За эхний карт 2 12 cups 3 the Empress card 6 the Lovers card сүүлийн карт маань Regret. За маш сайхан харагдаж байна. Ерөөсөө хайр дурлал хайр ингээд бэлгсэн л 11 сар байх нь дээ. За мэдээч гэрлэл Lovers гэдэг карт байна. Гэрлэлт хурим найр. За ганц бие хүмүүсийн хувьд бол мэдээж найз залуу, найз зөвхөн шинэ хүнтэй танилцах Empress гэдэг карт бол одоо сэтгэл хангалуун бүх зүйл одоо санхүү байна. Энэ дээр хайр дурлал бүх зүйлээр бэлгсэн ингээд сэтгэл хангалуун ийм одоо хааны судал задларсан хатан гэж хэлэх юм ийм байр суурь харагдаж байна. За 6 regret гэдэг бол өнгөрсөн битгий харамсаарай. Өнгөрсөн өнгөрсөндөө ямар мэдээж юм сэтгэлийн шарах энэ бүх зүйл бол одоо ингээд бүгд дуусгар болж байгаа гэдэг утгаар битгий одоо өнгөрсөндөө харамсаарай гэдэг утгатай. Мэдээж Lovers гэдэг бол за хайр дурлал тэ маш сайн байх нэ. За хайр дурлал бэлгсэн 11 сард тэгвэл танд хэрэгтэй сөүл мессеж карт танд хүргүүлэх мессеж хамтдаа харцгаая. За eat healthy гэсэн карт гарчсан байна. Эрүүл хооллоорой. Бие болон сэтгэл зүрэхтэй хэрэгтэй тийм тэжээлэх хоол хүнс хэрэглээрээ таны идэж байгаа зүйл бол өөрийг чи илэрхийлэх юм аа. Та идэж байгаа таны идэж хоолж байгаа зүйл бол тэр чигээрээ таныг бүтээх юм аа гэсэн утгатай эрүүл хооллоорой гэсэн карт гарч ирсэн байна. Магадгүй хэрвээ таны амьдралд өмнө маш тийм салалт байсан бол түүнийг тавьж явуулаад эрүүл хооллоод тэгээд энэ удаа 11 сарын хайр дурлал бэлгсэн 11 сарыг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. За 4 дугаарыг сонгосон таны хувьд уншлагын түрээд өндөрлөж байна. Анхаарал тавь сонссонд баярлалаа.